Монгол орны ой модны салбарын 100 жилийн 2024 онд тохиож байгаа. За энэ ойн хүрээнд бид Монгол улсын хэмжээнд байгаа 46 сумын болоод сум дундын ангийн инженер техникийн ажлуудын дунд мэрэгжлийн ур чадварын тэмцээнийг өнөөдөр Төв аймгийн Батцанбөр сумын хөдөлгөөний энэ хэсэгт зохион байгуулж байна. За энд бол нийтдээ одоо 100 гаруй одоо ойн ангиудын инженер техникийн ажлууд оролцож байгаа. За үүнд бол бид ойжуулалт, үр, ой нөхөн сэргээлт, за мөн түнчлэн ой талбай тусгаарлах, за одоо хөрөөчний ур чадвар гэх мэтлийн одоо төрлүүдийн тэмцээний зохион байгуулж байгаа. За энэ тэмцээнийг Монгол Улсын их сургууль, шинжилгээ технологийн их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, за мөн түнчлэн газар зүйн геологийн хүрээлэнгээд эдэмжлэгээний байгууллагууд, ихтэй сургуулиудын профессор багш нар бол энд одоо мэргэжлийн ур чадварыг шүүх байдлаар одоо энэ зохион байгуулалтуудыг хийж оролцож байна. Манай салбарыг авч явдаг үндсэн одоо хүний нөөц боловсон хүчин бол өндөр ур чадвартай ажилчин, техникч, инженерүүд шаардлагатай. Тэгэхээр энэ одоо арга хэмжээг цаашид дахин сэргээж ингэж явуулснаар энэ мэрэгжлийг сонирхож байгаа залуу үе болон ер нь энэ салбарт ажиллаж байгаа энэ хүмүүсийн одоо итгэхийг сэргээсэн, энэ мэрэгжлийн гайхамшигыг харуулсан тийм одоо тэмцээн өнөөдөр болно гэдэгт бол итгэлтэй байгаамаа. Одоо бид нар энэ тербомод хөдөлгөөний эхний үе шат үндсэндээ дуусаад хоёр дахь үе шатны гараан дээр энэ ур чадварын тэмцээнийг явуулснараа бол бас цаашид бид нар бас мэрэгчлэлтэн бэлдэх асуудал дээр одоо мэрэгжлийн хөтөлбөр боловсруулахад юун дээр илүү анхаарах ёстой вэ гэдэг хэд бас тодорхойлох илүү ач холбогдолтой. Дөрөв зохон хоолтой. Ингээд тойроо суулчих. Мод үйлдвэрлэлийн хөрөөчин тэмцээн хийх гол зорилго болохоор ойн ашиглалтын үндсэн ажлуур бол ургаан модыг унагадаг. За энэ бол нэг талаас хөдөлмөр хамгааллын галд илийн осолтой ажил байдаг. Нөгөө талаас байгаль орчинд ээлтэй байх шаардлагатай. Ийм болохоор өнөөдрийн тэмцээний нэг гол ажлуур нь бол энэ хөрөөчний ажлуур байгаа юм аа. За хөрөөчний ажлуурыг бол ургаан модыг унах хэлбэрээр дэлхийн нийтлэл явуулдаг олон улсын хэмжээний тэмцээн явагддаг. Гэхдээ энэ жилийн манай тэмцээний хувьд бол ургаан мод унахгүй гэсэн зорилго тавиад одоо тэмцээнийг хоёр ажлуураар явуулъя гэж байгаа. Энэ ажлуур болохоор хослмол тайралтын ажлуур. За гуайлан дээр энд нь бид нар яг тэнхлэгийн дагууд нь тэмдэг тавьсан байгаа. Наа талд нь цаа талд нь. За хөрөөчин эхэллээ. Дээрээс хөрөөдөлт хийлээ. Энэ тэмдэгэнд хөрөнгүүт шүүгч зогс гэдэг тэмдэг өгнө. Тэгэнгүүт одоо хөрөөгөө сугалж аваад доороос нь хөрөөдөөд ингээд нэг тайрц авчих юм байгаа. 5-10 см-ийн зузаантай. За нөгөөх ажлуур нь болохоор энэ нь бол өндөр тал нь байж байгаа. За дараачийн ажлуур нь болохоор энэ нам талаас нь хөрөөч нь доороос нь эхэлж хөрөөдлөө. Энэ шугамд хүрлээ, зогс гэдэг команд өглөө. Тэгэнгүүт нь дээрээс нь хөрөөдөөд тайралт хийгээд хөрөөдөлт боллоо. За ингээд энэ хөрөөдөлтийн хоорондын зөрүүгийн өнцгөр тэгш байдлаар нь хугацаагаар нь бид нар шалгаруулж явуулах юм аа. За дараачийн ажлуур болохоор энэ цэвэр тайралт явуулах ажлуур байж байгаа. За цэвэр тайралт явуулахын тулд хөрөөчин 5 см-ийн 5-10 см-ийн зузаантай евэнг шууд дээрээс нь тайрна. Дээрээс нь тайраад доор нь байгаа энэ банзанд шүрэгцэн үүсэхгүй. За тэгээд тэгш перпендикуляр байдлаар нь үнэлгээ өгнө, хугацаагаар нь үнэлгээ өгнө. Энд үлдэж байгаа босгоор нь үнэлгээ өгөөд ингээд тэмцээнийг хоёр ажлуураар өнөөдөр явуулнаа. Чи хөрөлтөн дээр хөдөлтөд алдаа гарсан шүү. Тэгээд цүүлд нь дахиад доороос нь дээрээс татах юм дундуур нь чиччээ доош нь татчихлаа шүү дээ. За энд юу явчих. Хэд дугаар вэ? 3 дугаар. 87 хэрэггүй. 87. Тий, 87. одоо
одоо мэргэжлийн байгууллагууд ой ангийнхан зориулсан одоо ойжуулагч тэмцээнийг бол энэ талбай зохион байгуулах гэж байна. За тэгээд энэ тэмцээнд ашиглагдахаар бид нар одоо энэ багажнуудыг бэлтгэсэн байна. Эдгээр багажууд нь бол одоо энэ бол уламжлалт одоо тий өмнө нь ашиглагддаг байсан юм одоо тарцыг ойжуулдаг царил байж байна. За тэгээд мөн колесовын царил байна. За эдгээр багажнууд нь бол сүүлийн үеийн бас ийм шинэ одоо багажнууд дээр бас энэ тэмцээний зохион байгуулах гэж байна. За эдгээр нь бол Америкийн нэгдсэн улс болон Финланд улсад одоо үйлдвэрлэгдсэн царил болон энэ далд үндэсний системтэй тарцыг тарьдаг одоо бортготой тарцыг тарьдаг ийм багажнууд байж байна. Тэгээд эдгээр энэ дэвшилтэд шинээр орж ирсэн багаж. За мөн уламжлалт одоо өмнө ашигладаг байсан энэ уламжлалт багажуудыг ашиглаад мэргэжлийн багуудад одоо энэ ойжуулалт ой нөхөн сэргээлтийн одоо энэ тэмцээний зохион байгуулахаар ингээд бэлтгэж байна. Энэ 3 багаж байгаа. Энэгээр одоо таад юу яач нь 20 шиг мод тоолж аваад. Тийм. Тэгээд энэнийхээ хэмжин. Тэгээд та хэд одоо хэмжээт хийж байгаа байдлыг ч үргэлж одоо бид нар оноондор оруулж байгаа. Харьцаа одоо битэн сонгож. Манай оронд 1970-аад оноос хойш одоо ойжуулалт ааг нөхөн зэрэг байгаль зэрэг оролцох дэмжих ажлуудыг одоо хийж ирсэн. Одоо ойжуулагчийн тэмцээнд 11 баг оролцож байна. Өнөөдрийн тэмцээнд оролцогчид маань болон нарс болон шинэлсний 2 настай тарцыг одоо хэрхэн ойжуулсанд гаргаж одоо тарихтаад одоо оролцож байна. Энэ өгүүлчин царил юм. Нэг Энэ нөгөө бортготой мод тарих төхөөрөмж. Энэ одоо хавтгай царил юм уу? Энэ нөгөө урт өндөр мод тарих зорилттой хүрц. За дараач юм. Энд колесовын царил. Үйлчин толгойд царил байна. За энэ бортготой мод суулгадаг. Юу хөтөлээ. За энэ хавтгай царил байна. За энэ бол өндөр тарц суулгах тарих царил байна. Хороо 256 орсоо доошо хөрөөцөн гүн 5.8 за 8.2-тэй тий. За ойжуулагч тэмцээн маань бол нэг 4 үе шаттай явж байгаа. Нийт 10 багийн 20 оролцогч маань одоо сая танхимд тестийнхаа шалгалтыг бүгэлсэн. Одоо бол энэ танхимд эхний одоо 4 баг бол үрийг таних, за үрийн одоо нормыг зөв тогтоох энэ чиглэлийн одоо сорилтыг одоо өгж байна. Хошоо гахтаар жоох том юм биш үү? Өөр арай жоох жижиг. Энээс арай жижиг юм байхгүй. Энд чинь бол ингээд нөгөө Монгол орны 5 зүйлийг хүнээлж явж байгаа шүү дээ. Тэрнийхээ нэг зүйлийг нь л та яаж сонгох ч гэсэн. Усуул хэлээ. Усын өрх юм. Жижиг харам. Бүгдийн аль болохоор бүх үе шатууд нь надад байгаануудыг бүгдийг нь оруулах гэж чижсэн. Тэгэхээр зэрэг бүгд байвал бүгдийн дутуу байвал дутуу хамаахгүй. Заавал бүгд бүрэн байх ёстой гэсэн юм болоод байхгүй гэсэн. Тэгэнгүүтээ яах юм гэхээр зэрэг бусад шавьжаасаа яагаад энэ өрөөсгөл хүрээлүүлээ юугаараа ялгаатай байгаа юм бэ гэдгийг нь бас заавал надад хэлэх ёстой. Энэ хамгийн том бит юм аа. Энэ бос ард болохоор Иргэчин ирэх юм. за ингэчин Энэ иргэчин. За юуг нь харуулсан чинь цахим өртөө үйл таалтай. Энд байдаг шүү дээ. За энэ бол ингэж багжийг бол суурь орны хөдөлгөн. За энэ бол багжийг ажилд бэлдэнэ. Айн байгууллага 100 жилийн хойд ирсэн тэмцээний доод зохион байгуулалт буюу модуль төлөвийн толгой тусгаарлах тэмцээн энэ миний ард явагдаж байна. За энэ тэмцээний хамгийн гол чухал ач холбогдол нь бол ой ачхыг эргэлтэнд оруулж хөтлөх, ой ачхыг арга хэмжээ төлөвлөсөн талбайдаа зөв очих ийм дадлагыг эзэмсэхийн тулд энэ зураглалын ажлыг хийж байгаа. За энд бол одоо манай 5-6 баг ирсэн байна. 6 баг тус үрдээд өөрсдийн тогтоосон цэгүүдээс энэ талаа хэмжээ гаргана. За энэний дараа бол яг ойргоо очиод
талбайгаа тусгаарлана. Оюунхаа үзүүлэлтүүдийг тогтооно. За ийм шатаралтай юм. Одоо өнцөг хэмжээг буссаал багжаар ажиллаж байгаа. Энэ бол талбай хэмжээ ингэж гаргана. Өөрийнхөө байрлалыг тогтооно. GPS-тэй адилхан гэсэн үг. Одоо орчин үед GPS болчиход байгаа. Гэхдээ энэ GPS илүү найдвартай. Угаг улаан цагаан алаг болчиход байгаа байхгүй юу? Тийм үү? Тэг хараа тэсний улаан яахгүй болоход гэсэн байгаа шүү. За одоо 200. Тэгээ хамгийн ойр дээр энэ цэгээ олж явал энэ лүгөө ингээд татаал тэгээд гарацаа хэмжээл тэгэл очиж шүү дээ. Он салбар үүсч өгсөний 100 жилийг тохиолдуулаад мэрэгжлийн ур чадварын тэмцээн 5 мэрэгжлээр явагдаж байгаа. Төлөвлөсөн ажлын хүрээнд энэ үүний нэг болох нарийн мужааны ажлын ур чадварын тэмцээн одоо өнөөдөр манай энэ сургууль дээр оролцож хийж байгаа бүтээгдэхүүн маань нарийн үнэлгээгээр ингээд үнэлэгдээр гарна. Та бүхний хийж байгаа ажил бол цэвэр, сул, модон цэвэршүүлсэн хавтангаар хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн сандал хийх ийм ажиллабар байгаа. За энэ ажиллабартаа тэгээд дор бүрнээ маш няхуур, нямба өөрсдийнхөө ур чадварыг гаргаад ажиллахыг хүсье. Амжилт гарахыг хүсээрээ. Хол модон сандал маань болохоор ерөнхийдөө цэцэрлэгийн хүүхдийн хэмжээнд өндөр нь 300, хойдлын харагчин 550-тай. За өргөн нь наашаа суух үнэ 340, өргөн нь 330-тай. Одоо ийм сандал хүүхдийн сул модон сандал хийх. 3 тушаа, 1 ар. За юу тушаанууд маань болохоор ар нь 1 давцсан. Тэгээд 3 тушаа, 4 тушаа, 1 ар. За ингэж аваа шүү. Яг үндсэн зураг хараад зурган дээрээс ийг харьцах нэг хэмжээтэй нөгөө зураг зурна. Тэрэн дээр нөгөө хэмжээгээ тавиад хэмжээгээ тэндээсээ хэдүүлээ хөөштэй те. Тэгэхгүй бол мэдээж алдаа магадлалыг гарахгүй тулд хэдүүлээ юу явах хэвээр. Гарах хэвээр те. За. За энийг нь авчих. Шаардлагатай материалуудаа бүрэн авлаа. Солих асуудлуудыг өөрсдөө хэмжилт шалгалтаа бүгдийг нийсэн баг. Ог нөхцөлгөх одоо ажил нь одоо хавар намар хийгддэг байгаа. Тэгээд ажилтны ажилд бол 2-3 настай шилмэлт модны тарьцыг одоо манай тэмцээнд оролцож байгаа хүмүүс маань одоо тарьж байна. Тэгээд энэхүү одоо юун дээр анхаарах вэ гэхээр хамгийн гол юм нь одоо тарьцын стандарт шаардлага хангасан тарьцыг одоо модулчлалын газар бэлтгэж тэгээд бэлтгэсэн тарьц болгоцоо одоо тухайн одоо ажилт хийгч татварыг одоо тээвэрлэхэд одоо хамгийн гол анхаарах хэрэгтэй бол одоо үндэс байдаг. Тэгээд үндэсийг нь одоо манайхны одоо инженерүүд олон тухайн модулчлалын газар ажиллаж байгаа одоо хүмүүс маань одоо перковлох гэж одоо зүйлүүд ярьдаг. Одоо тэгээд перковлоод одоо сайхан шавардаад үнцгийг нь хатааж гэмтээхгүйгээр одоо тухайн ажилт хийгч талбай дээр авч тарьдаг байна. За энэхүү яг гардаж хийх ажлыг одоо манай тэмцээнд оролцогчид маань бүгд хийж байна. За тэгээд авчирсан тарьцаа одоо бид нэр одоо стандарт 1 2 дугаар зэрэгээр нь ангилаад авчирсан 1 дугаар зэргийн тарьцаа одоо энэ суудахдаа одоо тухайн орон нутагт тухайн аль нутагт одоо хийж явах шалтгаалаад одоо нөгөө шан гаргаж тарих уу одоо царцаар тарих тийм аргуудыг хэрэгэлдэг байна. Тэгээд одоо энэ өнөөдрийн одоо бид эдний тэмцээн зохион байгуулж байгаа газар маань одоо уудын одоо ихтэй одоо өндөр ууданд ажилтны ажил хийж байгаа учраас одоо царцаар тарих ажил маань хийгдэж байна. Игний орон чи хэдэ?
За тэгээд та хоёр хоорондоо хэд игний хоорондоо зайгаа аваарай. За ингээ сайн үндсийн нутаг хүндэл ингээ шахаж өгнө. Царилаараа. Чупа. За. За ингээд сайн гიშгээд ингээд үлгээд сайн ингээд та тэгээ эндээс нь ингээд царилаараа сайн шахаж өгнө. Ер нь манай ож болсон дөрөв ер нь одоо ийм баг чад. Ожил тав яриаж хат том. Ухч тарилтай хэв. Бүгд том ухсан шүү дээ. Нөгөө ч нүх цоолоод хийгээд байдаг шүү дээ. Тийм энэ нөгөө нэг жаахан ингэж ухаал нь устгах. Бороо ороод нь устгах. Тогоо үлдэх гэж жаахан том байна. Колесовын царилаар тарьж байгаа. Тэгээд энэ нарс шинсэн 2 настай тарьсан энэ колесовын царил айгуу сайн тохиромжтой байдаг. Эхний гიშгэлтээр үндсээ хийгээд 2 дахь гიშгэлтээр үндсийг хавчиж өгч байгаа. 3 дахь гიშгэлтээр болохоор ишээ хавчиж нөгөө агаар оруулахын тулд шангаар тарьсан тохиолдолд энэ нөгөө колесовын царилаар тарихтаа шангийнхаа хойд хэсгээр уртлын хэсгээр тарьж өгсөн нөгөө юугийн сүйдэрлэж шам тарьцаас сүйдэрлэж бас нөмөр болж өгдөг. Энэ зөв технологиор тархицсан тохиолдолд энд ерөөсөө нөгөө хөрснөөс өөрөө чигээ аваад үндс нь ингээд нөгөө чи хөрснөөсөө чигээ аваад ургаад явчихдаг. Тархитаа бас энэ нөгөө үндэсний хүзүүг яг газрын гадрахтаа тэгш буюу параллел За энэ хүү тэмцээний гол зорилго бол одоо энэ анги буюу одоо ангуудыг оролцуулж байгаа гол шалтгаан бол одоо энэ тухайн ангууд нь ойжуулт нөхөн зэрэг байгалийн зэрэг уралт дэмжих ажлуудыг одоо шалгаж хүлээж авдаг байгаа. Тэгээ энэ хүлээж авж байгаа хүмүүс маань одоо энэ өөрсдөө тарьсан тэр хүмүүсийн одоо юу гэдэг аж ахуйн нэгжийн тарьсан модыг хүлээж авах дээр нь өөртөө яг энэ хүү тэр тарьц суулгасан одоо тэр ажилбарыг нь одоо шалгаж үздэг байгаа. Тэгээ өөрсдөө нь одоо энэ тэмцээн дээр гар бие одоо оролцоо тухайн ажлаагаа өөрсдөө яаж хэрхэн үнэлж өөрсдөө хийгдэж үү гэдэг талаар нь одоо уралдуулсан. Тэгээ одоо энэ бол одоо тарьцыг нь одоо суулгасан модыг нь одоо шалгаж үзэж байна. Тэгээ одоо энэ ерөөгийн ангийнхан буюу энэ Сэдэнгийн ангийнхан бол ажлын ажлыг бол одоо ямар ч үсэн сугархааргүй тарьсан байна. Тэгээ одоо энэ нүх гаргаж ин тарьсан нь одоо өвүүлжин цард буюу өвүүлжин цар дээр тарьсан байна. Одоо саяны энэ Сэдэнгийн ангийнхны тарьсан бол одоо нэг колесовын цард гэдэг байдаг. Ойжуулт хамгийн түгээмэд ашиглагддаг. Тэгээ эднэр бол одоо колесовын цар дээр шууд тарьсан байна. За энэ өвүүлжин цардны давуу тал нь болохоор одоо энэ тэмцээний гол бас нөгөө юу чинь ямар багажаар яаж тарих уу гэдэг нь бас өөрсдөө нь одоо энэ манай ажил хөдөөж авдаг хүмүүс маань өөрсдөө яг аль багажаа сонгож авч тарьж ийн гэдгийг нь харж байна. Тухайн тарьсан ингээд татхад ингээд сугараад ингээд одоо энэ бол одоо сууд байна гэдэг чинь энийг нь одоо агаар ороод нөгөө үндсчин хатаад нөгөө ойжээс хийж байгаа ажлын үр дүн маань ингээд хувь нь одоо буурна гэсэн үг. Тэгээ нэг гадаад бол 2500 ширхэг одоо ой тэрийн бүсэд одоо тарьдаг байгаа навч юу шидмус модыг. Тэгээ шидмус модны 2-3 настай тарьцыг одоо тухайн ойжтны тавд суулгахтаа тухайн одоо нөгөө тарьж байгаа газар одоо юу аж ахуйн нэгж нь ой инженер нэг юм одоо тэр тухайн ойжтыг хариуцж байгаа хүмүүс маань ойжт хийсэн хүмүүсийн тарьцтын байц ингэж шалгаж үздэг байна. Тэгээд энэ яг энэтэй адилхан энэ ой ангийнхан одоо нөгөө нэг тухайн одоо орон нутгад хийсэн ойжтын талбайг хүлээж авахдаа бас орон нутгийн ой ангийн инженерүүд маань бас ингэж тарьц суулгацсан ингэж шалгаж хүлээж авах гэдэг нь одоо нөгөө тухайн ажлыг одоо үр дүнтэй хүлээж авах одоо тухайн хийсэн ажил маань одоо цаашдаа амьдралд хувийн сайжирж одоо тухайн мод маань цаашдаа ургахт нөө зардал мөнгө их хэмжээгээр гаргах чадгаа тэрний ажлыг одоо үр дүнтэй байх үүднээс ингэж шалгаж үзэж ингэж хойноос нь явах хэрэгтэй байдаг. Одоо энэ хүү тэмцээн зохиолсноор одоо энэ тухайн одоо ангийн мэрэгчлүүд маань одоо чад очиж байна гэсэн. Тэгээ жил бүр бол одоо энэ тэмцээнийг одоо ан газар одоо манай энэ холбогдох байгууллагууд маань зохион байгуулж тухайн одоо харьяаны байгууллагууд маань энэ
ажлыг үр дүнтэй мод тарих одоо энэ ойжуулах ажлыг үр дүнтэй байхын тулд одоо тухайн хариуцж байгаа хүмүүс маань бас тийм мэдлэг дуршлагтай болсон байх шаардлагатай байна. За ажилбар яг 4 цагийн хугацаа болоод дууслаа. Одоо яг хийж байгаа ажилбаруудаа зогсоогоод орчноо өөрсдөө сайхан цэвэрлээд хийсэн бүтээлээ ажлын зурагтайгаа хойдлын зааланд аваач тавина. За, өсөргөө харагдах байдал. Болж байна. За, материал хэрэгцээ 5. Нарийн мужааны тэмцээний дүн одоо гар дууслаа. Энд бол одоо ямар ч байсан орсон хүмүүсийн сэтгэл сайхан байлаа. Тэмцээнд оролцогчид үнэхээр л одоо хийлээ. Хоёрдугаар ур чадвар үнэхээр илэрхий сайн байна. Багжаа сайхан ажиглаж сурсан байна. Гэхдээ гол нь нөгөө Монгол хүний жоохон наазгай байл юм уу? Цаг хугацааныхаа хуваар дэдэн дээр хэсэг алдсан юм л ер нь дийлэнх байлаа. Ур чадвар бол ерөнхийдөө сайн амжилттай оролцлоо гэж хэлье. Хой модны маань салбар үүсч өгсөний 100 жилийн арга хэмжээ 2024 оны 1 сарын 1-ээс эхэлсэн мэргэжлийн ийм практик сургалтыг бас тэмцээн хийнэ гэдгийг бас шүтээсийн хой модны сургууль судалгааны хүрээлэнтэй тогсны дагуу энэ тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд алс холоос орж за юу дэрж тоосоо өргөсөн та бүгдэд бас баяр эзлэг үүсгэсэн баяр хүргэе. Энэ арга хэмжээнүүдээ бид нар жил болгон уламжил болохоор бас зорж байгаа. Тэгэхээр бас нэг бас ойн салбарынхаа эрхэм хүний нэрмжит болгоод энэ ур чадварын тэмцээнийг жил болгон зохион байгуулна гэж төлөвлөж байгаа учраас дараачихын жилүүдэд маш сайн бэлдэж ирээрэй гэж та бүхнээс хүсье. Нэгт Ямбаа бас Чамбаа хичээж бүгдээрээ оролцлоо. За тэгээд өнөөдөр бас бидний хувьд чухал өдөр. Би нээлтэн дээр хэлжсэн юу гэхээр хэдүүлээ өрсөлдөх нь бол яг нэг асуудал. Хамгийн гол нь бие биенээсээ туршлах, судлах, харилцан суралцах тухай байсан зорилго маань. Тэгэхээр энэ маань бас биелсэн гэж харж байна. Тэгээд одоо ингээд шагналаа гардуулъя. Та бүхнийгээ хараад үнэхээр бахархаж байна. Үнэхээр сайхан залуучууд улам өмнөх тэмцээнийг бол улам их чамбайрсан байна. Удахгүй дараагийн шатнд бүгдээрээ олон улсын тэр тэмцээнд очиж амжилттай оролцохын ёроолыг дэвшүүлье. За ингээд та бүхний цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье. Мэргэжилт нь улам их амжилтыг хүсье. Тэгээд ирэх одоо 100 жилийн одоо гарааг бид нар тавьж байгаа. Тийм учраас ирэх энэ 100 жилийн гарааг суурийг тавьж байгаа бидний хувьд маш их одоо хичээж ажиллах ийм жилүүд ирж байгаа. Хэдүүлээ хамтдаа урагшаа зүтцгээе. Тэгээд баяр хүргэе. Баярлалаа.